За сайн уу манайхан? Өмнөх дугаараар хэдүүлээ Netflix-ийн Worst Ex Ever цувралын хамгийн аюултай эксийн тухай ярьсан бол rope, a crowbar, a knife, throwing star. Энэ удаад ч бас нэлээд солиотой эксийн тухай ярих чинь. Ганцаараа биш гэр бүлээрээ солиотой гэмээр энэ хүн эмэгтэй хүн бөгөөд Аз гаралтай хятад хүн байсан байгаа. Нэг хэсэг хайрлаж, дурлаж явсан хүнийхээ 91 настай эмээг нь ээжтэйгээ нийлж алсан тэр өдөр цагдаа хүртэл энэ хэдийн хинэн хохирогч эсвэл хинэн гэмт хэрэгтэн гэдгийг ялгаж чадаагүй гээл бод. За ингээд нэвтрүүлэг рүү орцгоё. Энэ залууг Эрик гэх бөгөөд энэ хэргийн хохирогч аимшиг далуурчны экс. 2000-ад оны эхээр нийгмийн халамжийн эхлэлтээс нэгэн хөтөлбөрийн эрх шалгагчаар ажилд орсон. Тэр ажил нь Эрикт амьдралдаа анх удаа олон хүнд боддоор тусалж байгаа мэт тийм гоё мэдрэмж төрүүлсэн ажил байсан тухайга ярьдаг. Ер нь бол мань хүн нэлээд тотгошоо зантайж цөөн хідэн дотны найзтай. Тэр хидтэйгээ амралтын өдрүүдээрээ хаяа уулзаж гэртэн очиж тоглоом тоглодог байсан. Энэ нэвтрүүлэгт Эрикийн дотны найз болох Рyan Carson гэх залуу ордог бөгөөд энэ хоёр 30 жил найзлсан гинэ. Найзууд хамтдаа байхдаа ихэнхдээ Xbox эсвэл PlayStation тоглож цагийг өнгөрөөдөг. Эрик бол маш ухаантай, толгойн яг л нэвтрхий тойшог, сайн хүн, итгэлтэй найз. Хэрвээ нэг Эриктэй асуудал үүсгвэл ихэнхдээ нөгөө хүнийх нь буруу байдаг гэж шүү. Хүний найз юм гэсэндээ бас найзгаа нэлээд шиднэ. За тэгээд Эрик алдарт аимшигын экстэйгээ хэрхэн яаж танилцсан бэ гэхээр 2002 онд нэг сургалтанд суух үед нь Эрикийн хажууд Мэй гэх нэг эмэгтэй суудаг. За тэгээд энэ хоёр удалгүй танилцаад яриач хөөрхөн нийлж байгаа. Мэй бол их нийтч хөгжилтэй обсто бараг бүх хүнтэй эвтэй харьцдаг байсан байгаа. Ингээд тэр жилийн 12 дугаар сард Мэй Эрикийг болон хамт ажилладаг хэдийгээ ууланд хамт гарыг гэж уриалдаг. Замаараа Эрикийг авахар очихдоо охин Розатайгаа хамт очиж тэр өдөр Роза Эрик хоёр анх удаа танилцсан. Розагийн хувьд тэрээр технологийн компанид инженер хийдэг, аналитик сэтгэлгээтэй, маш логиктэй хүн. Роза Эрикт өөрийнхөө захиурын хүндэд ажиллаж байсан туршлагаа ярьсан нь Эрикт үнэхээр сонирхолтой санагддагаас гадна Эрикийн явааргүй онгойнуудад инээдэг нь Эрикийн сэтгэлийн утсыг хүндчихдэг. За тэгээд сэтгэлийн утсаа хүндүүлсэн хүн чи яах вэ? Болцоо энтерт урдын байгаа зү. Тэр нь ч хөөрхөн бүтээд хамтдаа юу н их дайчгүй байсан байгаа. Анх удаа хүнтэй албан ёсоор болцож байгаа Эрикийн сэтгэл санаа бол ойлгомжтой. Тэнгэрээс дээш нэлээд хэдэн метр байгаа нь ойр дотны хүмүүст нь хүртэл мэдрэгддэг. Эрикийн аав ч гэсэн энэ нэвтрүүлэгт оролцсон байх бөгөөд тэрээр хүүтэйгээ их дотн хамаг юмал ярилцдаг байсан гинэ. Тэгэд Эрик Роза хоёрын харилцаа маш хурдан гүнзгийрч эхэлсэн талаар ярьдаг. Түүнийг хамгийн анх Розатай танилцахад нэг зүйл маш сонир санагдсан. Юу вэ гэхээр Роза асуултанд амар сонир хариулдаг. Хариултаа эхлээд Эрикийн чихэнд шивнээд тэгээд тэр шивнсэн юмыг нь Эрик бусдад дамжуулж хэлдэг. Ярахын муухай шивнэх гэдэг шиг амар эвгүй. Уг нь тэр үед Эрикийн аав нь Розаг за нилийн ичимхийл юм байна да гэж бодсон ч одоо эргээд бодоход ерөөсөө тийм ичимхийтэй биш байсан. Роза гэрийн бүх нөхцөл байдлыг өөрийнхөө удирдахыг хүсдэг хүн байсан бөгөөд гаавтайгаа уцаар ярьж яхад нь хүртэл өөр шугамар яриаг нь нууцаар сонсоод байж идэг байсан байгаа. Энийг нь мэдээд Эрик бүр ингээд арга ядахтаа Роза хажууд байгаа шүү гэдгийг мэдэгддэг тийм тусгай код үг хүртэл ашиглаж эхэлсэн. Ер нь тэгээд нэг сүртэй юм ярихгүй байсан ч гэсэн өөр хүн яриаг нь сонсоод ээж гэхээр бас амар эвгүй байгааз. 2004 онд Валентины өдрөөр Эрик Розад гэрлэх санал тавьдаг. Роза түүн зөвшөөрсөн хариу өгөх үед өөрийгөө дэлхийн хамгийн аз жаргалтай хүн шиг мэдэрсэн гинэ. Тэгэл баярлал хамаг ойр дотны хүмүүс рүүгээ залгаал энэ мэдээгээ хуваалцсан байгаа байхгүй юу? За энэ гой мэдээнд Эрикийн эмээ нь өөрийгөө илэн цэмээ болно гэж бодоод бүр амар баярсан. My mom was beaming. Oh yes, she was very happy for them. Эрикийн эмээг Селма гэдэг бүх хүн Сали гэж дууддаг. Эрик багасаа л эмээтэйгээ маш ойр өссөн хүүхэд бөгөөд эмээнч хайр халамжаар дүүрэн хүн байсан төдийгүй өгөөмөр найрсаг баг бүх хүнтэй ярилцаж чаддаг үнэхээр нийтж нэгэн байсан гэдэг. Тэгээд бас амар хөөрхөн санагдсан юм нь 91 настай эмээ нь бэр болох охин Розатайгаа хормын талаар ярихыг маш их хүсдэг байсан. Ямар цэцэг сонгох, ямар даашин зөмсөх, ямар арга хэмжээ зохион байгуулах гээл. Тэр үед эмээ нь баг ир шүргэж яваач гэсэн ийм хүчтэй байх нь Эрик өмнө баг харж байгаагүй гэж ярьдаг. Розагийн ээж Мэй ч гэсэн энэ явдал маш их баяртай байсан гинэ. Гэхдээ Роза бол ээжтэйгээ дандаа хамт байдаг. Ер нь бол хамаг юмаа ээжээсээ асуудаг ээж охин байсан байгаа. Гиснээс та нар нэрээ ийм үг сонсч байсан уу? Амьдралд ийм төрлийн хүмүүсээс хол байсан нь дээр гинэ. Нэгт ээжийнхээ үгийг огт тоодоггүй хүн. А нөгөөх нь ээжийнхээ үгнээс огт гардаггүй хүн.
Өөрөөр хэлбэл хүнтэй суусан ч ээжийнхээ өрөөс гардаггүй хүн их аюултай гэсэн. Тийм юм би уншиж ирсэн баггүй юу. Тэгээд энэ талаар нэрээ та нар юу гэж бодож байна? Хэр үнэн байх бол? За ямар ч тач ингээд хосууд маань 2005 оны 4-р сард тэрлээд бал сарын аяллаараа Хаваа явдаг. Хуримнаас өмнө энэ хоёр хурмын бэлтгэл инээтрээгээд нэлээд стресстэй, хэрүүлтэй байсан гинэ. Хурмын дараа бүх зүйл тайван болох байх гэж бодсон ч гэсэндээ бал сар нь эхлээд 7 хоногийн дараа нэлээд том хэрүүл болдог. Хэрүүлийн үеэр Роза нэлээд уурлахтай Эрикийг зохих гэж хүртэл дайрдаг. Тэгээ энэ үйлдэл нь Эрикт амар сонин санагдсан гинэ. Энэ хүү ингээд уурлвал намайг зохиж зодхоос бол буцахгүй байна гэж. In the course of this fight, she threw a punch at me. She missed me. But that was the first real warning sign. Хорин балсаар хоёрын зардлаас болоод хосууд нилээ хөрөнд орчихсон байсан. Эрик энэ үедээ ганцаараа ажил хийдэг байсан болохоор нэх удаагүй мөнгөний асуудал гарч эхэлдэг. Тэгээл өдөр болгон мөнгөтэй холбоотой хэрүүлүүд. Хажуунаас нь харж байгаа хүмүүс Эрик яг нэг тийм мөнгө олж өгдөг машин шиг харагддаг байсан. Өдөр бүр л Роза амар ууртай байдаг. Тийм болохоор өдөр бүр шинэ хэрүүл байдаг. Эрик сүулдэ гэртээ харахаас хүртэл айдаг болсон гэж байгаа. За удалгүй Роза Эрикийг гэр бүл найз нөхдөс нь холдуулж эхэлдэг. Эрик ихнэрээ уурлуулахын тулд хинтээ ярих, хинтээ уулзахаа хүртэл хязгаарлаж эхэлж байгаа. Ингээл найзуудтайгаа холбоогоо дасалсан, гэрийнхэнтэйгээ ярихаач бараг болсон. Нэмээд эмээтэйгээ хүртэл холбоо тасарсан гэж бод. Гэрлээд хэдхэн сарын дараа Роза жирэмсэн болдог. Хосууд уламжлалт католик гэр бүлтэй болно гэж ярьдаг байсан бөгөөд 6 хүүхэдтэй болно гэдэг байсан гинэ. Ийхүү 2006 оны 6 дугаар сарын 21-нд охин төрдөг ээж аав болоод мань хоёр хоёлоо бүр ингээд бөөм баяр. Энэ үед Эрик хоёр ажил зэрэг хийдэг байсан. Өдөр нь нийгмийн халамжийн байгууллагад, шөнө нь эмийн санд ээлжээр ажилладаг. Амралтын өдрүүдэд ч бас ажиллаад байж байдаг. Тэгээ бараг унтахгүй байсан ч гэсэндээ гэр бүлээ авч явах ёстой гэж бодоод хичээдэг байсан тухайгаа ярьдаг. Даанч хэрүүл бол ерөөсөө дасраагүй хിവэрэл байсан. Ер нь ингээд дээрх яриагаа сонсон ч тэр Роза өдөржин шөнжин ялх хүүхдтэйгээ үлддэг байсан байгаа. Тэгэл нэмээд бас нэлээд хямардаг байсан болов уу гэж би зүгээр таамагласан. Эрикийг нэлээд зочруулд оруулсан явдал нь Роза сална гэж ярьдаг болсон гинэ. Яагаад энэ үгэн тийм их амар эмзэглээ зочирдоод ийн гэсэн чинь Роза өөрийгөө маш үнэнч католик хүн гэж ярьдаг байсан байгаа. Харин католик шашинд гэр бүл салалт бол маш том асуудал байдаг. Миний хэлснээр л хий, үгүй бол би авлаа гэдэг үгээр Эрикийг хөдлөгдөг байсан. Ингээл бүх юмыг эхнэрийнхээ аясаар хийж явж байгаа Эрик нэг удалгүй өөрийгөө би амар арчаагүй бүтүүлгүй хүн гэж мэдэрч эхэлсэн байгаа. Роза ч охиноо аваад ээж аавындаа хонох нь айгүй их болсон. Өмнө нь бол ганц 2 удаа явдаг байсан бол одоо баг ингээд ээж аавындаа байдаг болсон байгаа байхгүй юу? Энэ үед Эрик сэтгэл санааны хувьд маш хүнд байдалд ороод улмаар хүнд хэлбэрийн сэтгэл гутралаасаа болж им хүртэл ууж эхэлдэг. Ийхүү 2007 оны 3 дугаар сард хосууд албан ёсоор тусдаа болсон байдаг. Эрик салах шийдвэр гаргаагүй ч гэсэн Роза бол түүний зүгээр л гэрээсээ хөөцсөн. Нэмээд бараг бүх юмаа өөрийн мэдэлд авцсан. Байшин, банкны данс, эд хөрөнгө, хүүхэд Эрикт бараг юу ч үлдээгүй, сүүлдээ бүр очихч газаргүй болсон. Ингээд очих газаргүй болсон хүн чи арга ядахтаа эмээгээ бараадаад эмээж ас хөрхий тэгээ чадлаараа хүүгээ дэмждэг. Эмээ дээрээ ирсэн Эрик дахин хуучин шигээ болж эхлээд ер нь ойр дотны хүмүүс нь түүнээс маш олон жилийн дараа нүднээс нь анх удаа тайвширлыг харсан тухайгаа энэ нэвтрүүлэг дээр ярьдаг. Энэ Эрикийн эмээ амар хөөрхөн зан. Ингээ найз залуутай. Найз залууг нь Лестер гэдэг. Лестер эмээд нь үнэхээр хайртай, үргэлж халамжилж, өдөр бүр анхаардаг. Эмээ маань найз залуутайгаа 7 хоногийн 4 орчим хоногийг хамтдаа өнгөрөөгөөд харин хамт биш үедээ заавал яг нэг тогтсон цагтаа уцаар ярьдаг. За энэ уцаар ярих бол баг цагийн хуваар шиг болсон байсан болохоор нэг ч удаа алхасдаггүй байнга ярьдаг. Харин энэ тогтмол уцсны дуудлага хожим хэргийн хамгийн чухал зүйлсийн нэг болдог. Эрик Роза хоёрын харилцаа бол бүр дорцсон. Сүүлдээ охиноо аавтай нь уулзуулахаа болоод нэг насны төрсөн өдрөөр нь хүртэл эрхийг нь зөвшөөрөөгүй. Яг энэ мөчөд Эрик охиныхоо асран хамгаалах эрхийн төлөө шүүхэд хандах шийдвэр гаргадаг. Ингээл жихэн дайн эхэлж байгаа. Энэ Роза бүр амар цаа. Хүссэн бүхнээ авахын тулд хийхийн тулд юу ч хамаагүй хийдэг. Нэг хүнд чинь нэг лимит эдэг штэ. За энэс тааш бол муухайдаа болохгүй дээ гэд Роза дулгуусаа юм байдгүй. Эрикийн ажил руу нь Эрик эмээ ухаа болцсон. Офс дээр буу ашиглаад ямар нэг муу юм хийх жаа шүү. Гисэн уутахтай мэйл явуулцдаг. За тэгээ имэйл авсан хүмүүс чинь бас юугүй штэ. Мэдээж хайж байгаа. Тэгээд Эрикийг ажлаас нь түтгэлзүүлээд мөрдөн шалгалт эхлүүлдэг. Яг үнэндээ Эрик бол амьдралдаа нэг ч удаа буу эзэмшиж байгаагүй байхгүй юу? Имээч нэг ч удаа дур мэдэн зогсоож байгаагүй гэдэг.
My office suspended me while they investigated this claim. I never owned a gun, and I never violated the medicine protocol that my doctor had put me on. Гэхдээ тэр шалгалт хэдэн сар үргэлжилсэн гэж байгаа. Бүр сэтгцэн эмчүүд хүртэл үзүүлэх шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл хэдэн сар ажилдаа яваагүй, орлогон зогссон, сэтгэл санааны хувьд ч гэсэндээ бүр ингээд хүнд байдалд орсон байгаа. Ямар ч эмч Эрикийг ямар ч аюулгүй гэсэн дүгнэлт гаргаад Эрик ч ажилдаа буцаж ордог. Ингээд хүүхдийн асран хамгаалах шүүхийн ажиллагаач үргэлжлэх боломжтой болоод үргэлжлээд шүүх эцсийн шийдвэрээ гаргах мөч болж байгаа. Эрик охиноо тал хугацаанд нь асран хамгаалах хэрэгтэй болсон. Зовж охинтойгоо уулзахад охин нь мэдээж энэ 7 сарын дараа айгу том болцсон бүр ингээд алхдаг болцсон байгаа байхгүй юу? Хүүхдийнхээ анхны алхам, анхны үг, анхны олон тэр хөөрхөн дурсамжуудыг харж чадаагүй дээ. Эрик бүр ингээд маш их харамссан гэж байгаа байхгүй юу? Ингээд бүх зүйл амар сайхандаа жаргацсангүй. Хэдхэн сарын дараа Роза дахиад цагдаад хандсан байдаг. Энэ одоо юу вэ гэсэн чи Эрикийг өөрийн төрсөн охиндоо бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн гэж мэдгдсэн байгаа байхгүй юу? Хүүхдийн хүчирхийлэгч гэсэн нэрийг нэг л удаа авчвал тэгэл дуус. Тэр ганцхан худал мэдүүлгээр Эрик ажилгүй болж охиноо алдаад шоронд хүртэл орох эрсдэлтэй болсон. Роза Эрикийг мангас гэж харагдуулахын тулд боломжтой гэсэн бүх зүйлийг л хийдэг. Ашгүй мөрдөн шалгалтын эцэст Эрик охиндоо ямар ч төрлийн бэлгийн хүчирхийлэл үйлдэггүй цаашлаад Розагийн мэдүүлэг бүхэлдээ зохиомл байсан гэдгийг нь илэрч байгаа. Тэр байтугай шүүх Роза хүүхдээ санаатаагаар ашиглаад худал гүтгэлийг тараасан гэж үздэг. Үүний үр дүнд Роза асран хамгаалах эрхээ алдаад харин Эрик охиноо өсгөх үндсэн эрхийг авдаг. Ер нь бол өөдөө хайсан чулуу өөрийн толгой дээр гэдэг нь болж байгаа юм л та. Роза бол харин ч шүүхийн шийдвэрийг ёстой тоодгүй. Тохиролцсон уулзалтыг цуцлан хүүхдээ өгөхгүй гэж гүрийн шүүхийн зуучлагчтай хүртэл байнгын маргалдаастай. Энэ нь тэгээ Розад гайл болж байгаа байхгүй юу? Шүүх Эрикт илүү их эрх олгож эхэлдэг. Эхэндээ 50 байсан асран хамгаалах эрх 60 40 дараа нь бүр 70 30 болдог. Сүүлдээ охиноо өдөр тутам өсгөх эрхийн 85%-ийг Эрик авч хууль ёсны шийдвэр гаргах бүх эрхийг ч мөн Эрик дангаараа эзэмшгээр болдог. Эрик Роза хоёр хоорондоо угаасаа ярихгүй болохоор Розагийн ээж Мэй дунд нь гүйдэг байсан байгаа. Мэй өөрөө оффист ажилладаг болсон байсан ч Эриктэй уулзахдаа дандаа тийм инээж минээгээл амар сурхий хэлдэг байсан гинэ. Гэхдээ цаанаа бол Эрикт асар их ус хон зүүн тээсэн за. Харин Эрикийн охиныг Эрикийн эмээ нь хардаг. Энэ хоёр бас хоорондоо их тотно. Тэгээ охин эмээдэг байхдаа бүр ингэ тас инээдэг байсан гэж байгаа байхгүй юу? Хотод хэл инээгээл гэдэг шиг. Даанч 2009 оны 1-р сарын 7-нд эмээгийн найз залуу Лестер сурсан зангаараа эмээ рүү оройн 4 цагт залгасан ч эмээ уцаа авдаггүй. Лестер гайхаа дахин залгасан ч уцаа дахин авахгүй хэврээл байдаг. За тэгээд санаа зовж ямар нэг муу зүйл болсон гэдгийг зөнгөөрөө мэдрээд өөрийнхөө хүү болон бэрлүүгээ залгаад эмээгэнд очиж шалгаж өгөхийг гуйдаг. Хүн бүр л эмээд маш их санаа зовж байгаа штэ. Нас нь өндөр, тэгээд зүрх нь өвчсөн бахта эсвэл харавцсан юм шүү дээ гэл. За тэгээд хүүхдүүд эмээг шалгахаар крашаар дамжин гэрт ордог. Өвөөгийн хүү болон бэр хоёр доод давхарт үлдээд харин Эрик охиноо дагуулад хоёр давхар руу гардаг. Эмээ хаанч байдаггүй. Тэгсэн яасан гэж Эрик ардны хүн хөдлөгч болохоор Эрик эргээ харсан чинь Мэй байж яадаг. Эрик гахал "Хүй та энэ юу жаа" гэсэн чинь Мэй амар тайвнаар "Эмээ чин доор крашнд байгаа." Угаасаа Эрикт энэ нь ямар ч утгагүй санагдсан штэ. Тэгээд охиноо газар суулгаад хэдэн секунд харж байгаарай гэж хэлээд доош буугаа эргээд харсан чинь хүүхдийн өрөөний хаалганаас Роза гараад ирдэг. Тэгснээ бүр ингээ болоогүй нэг урт харц цов өмсцэн за. Тэгээд Эрикийг цахилгаан борохоор буудчихжаа. Эрик тэнцвэр алдаад газар дунах гэсэн чинь Мэй гартайсан төмөр борохоогоор цохиж эхэлдэг. Тэгээ энэ чимээнд доод давхарт үлдсэн хоёрт амар сонсогдоод нөгөө хоёрт юу сонсогдсон бэ гэхээр маргалдах чимээ. Тэгээ дээрэс нь ингээд нэг тийм буу шиг нилээ эвгүй чимээ байсан болохоор за энэ стай айгүй аюултай болчлоо гэж бодоод хажуу айл руугаа гүгээд 911 дуудлага өгдөг. Энэ үед дээд давхарт Роза Эрикийг өшөглөөд харин Мэй төмөр борохоогоор дахин зохиод байж идэг. Эрик толгойноосоо урсж байгаа цусаа хевсэн дээр туслахыг хүртэл харж ирсэн байгаа байхгүй юу? Амьд үлдэхийн тулд тэмцэж нэгийг нь түлхсэн ч нөгөөдг нь ингээд зохиод авдаг. Ашгүй Аз таарад Мэй гартай байсан борохоогоо халт алдах үед нь Эрик тэрийг шүүрч аваад ингээд эргэлдүүлээ савдаг. Хүн оноо дайндаа гэд ингээд мэдсэн ч гэсэндээ яг хэний зохиод байгаагаа бол ингээд ойлгох сөхөөг байсан гэж байгаа. Даанч нэх худалгүй арай гэж олж авсан борохоогоо алдчихдаг. Мэй борохоог Эрикийн хүзэн дээр хөндлөн тавиад бүх хүчээрээ дарж амьсгал авах боломжгүй болгож явах үед Роза гинэт гар буу гаргаж ирээд бууны амыг Эрикийн цээжинд тулгаснаа хөдөлгөл буудна гэж сүрдүүлдэг. За ингээл амар айцсан байж исэн ч юм ээ. Чи охиныхоо асран хамгаалах эрхээс татвалцав гэж дахин асуугаад байсан байвал яах вэ? Энэ Мэй бүр ингээд бас амар төхөө.
Ямар ч сандарсан шинж байхгүй. Амар тайван байсан гэж байгаа. Тэгснээ бүр би чиний найз штэ. Би чамаа туслахыг хүсэж байгаа ч гэсэн Роза чамайг жинхнээсээ будчихж магадгүй байгаа байхгүй юу? Гэл. Эгүй Эрик бүр арга ядахтаа бууж өгдөв. Харин яг энэ үед охиныг харахуу угаалгын өрөөнд түгцсэн байгаа. Охин өөрхийн хаалганы цаанаас бүр ингээл ааваа гэд дасралтгүй уйлж исэн байгаа байхгүй юу? Ашгүй энэ үед цагдаа нар ирдэг. When I arrive, I'm hearing the struggle and the fight and the thumping that's going on upstairs. Chaos. I see a male with his back to me and a female who is bleeding profusely from her head. This is a domestic violence situation and he's the aggressor. Буун дуудлага болохоор нилээн яхуур хандаад крашаар дамжин байшин руу ортол дээд давхраас хүмүүсээ ойрлох ноцлох чимээ тод гардаг. Тэгснээ гинэт нэг эрэгтэй үнэ намаа битгий алааш би өхмээргүй байна гэж ойрлогон сонсогдоод цагдаа нар шатаар дээш гүйж гарахад шал бол нүл цус. За тэгээ шалан дээр цахилгаан борохоо, сум төмөр борохоо эднэрийн өмнө нэг эрэгтэй, нэг эмэгтэй хоёр зогсож байсан. Эрэгтэй нуруугаараа эмэгтэй нүрээр харсан. Эмэгтэй нүрээр хүртэл ингээд цус урсж исэн болохоор энэ хоёрын хинэн хохирогч, хинэн гэмт хэрэгтэн болохыг бүр ингээд ялгах ямар ч боломжгүй байсан гэж байгаа байхгүй юу? Цагдаа нарын тушаалыг Эрик бол огт биелүүлээгүй, шууд унтлахын өрөөрөө гүчдэг. Тэгээ сүүл энэ талаараа ярихдаа цагдаа нар намайг хөдөлж болохгүй гэж хашгирч байсан. Гэхдээ миний ард Роза буугаа чиглүүлсэн байсан. Би зогсвол тэр намайг буучна гэж бодоод цутаасан гэж тайлбарладаг. Харин тэрийн нугасаа цагдаа нар яаж мэдгүйтэй мэдгүй болохоор Эрикийг захилгаан борохоогоор буудаж хөдөлгөөнгүй болгодог. Цагдаа нар хэргийн газрыг бүрэн хяналтандаа авсны дараа сайлыг хаанагааг асуудаг. Эрик бол эмээгээ хаанагааг огт мэдгүй байсан ч Роза Мэй хоёрын 50 байдал нэлээд с ิจ төрүүлэн байсан гэж байгаа байхгүй юу? Розаг нэгжих үед түүний карманаас гар буу олддог. Мөрдөгчдөд Роза л нэлээд с ิจ санагддаг. Баримтууд яг энэ хоёрын эсрэг байхад л Роза цагдаагийн хэлтээс мэдүүлэг өгөхдөө өөрийгөө хохирогч гэж ярьсан байгаа. Бүр болоогүй Роза асуулт болгоноос цутаад хариултаа бүр ингээ байн өөрчлөв. Did you see his grandmother? No. Where was she? Тэгээ яг мэдүүлэг авч явах үеэр хэргийн газраас яаралтай дуудлага ирсэн нь сайлыг оллоо гэсэн дуудлага байдаг. Юу болсон бэ гэхээр тэдний байшингийн арын жижиг агуулга цоочтайсан болохоор цоожийг нь тастаад онгойлгосон чинь дотор нь байгаа том хогийн савнаас ийм орны даавуу цохож идэг. Эхлээд нэг тоогоогүй чальт ингээд харсан чинь даавууны завсраас хүний хүл харагддаг заа. Ингээл юу болсон нь угаасаа ойлгомжтой. 91 настай сайлыгийн цогцос хогийн савн дотор байдаг. Ингэжэл Розагийн ярьсан төв худлаа болоход батлагдчихж байгаа. Роза мэдүүлэг өгөхдөө би байшин бүгд нь үзсэн, сайлыг огт хараагүй гэж хэлэхэд мөрдөгч ганц л асуулт тавьдаг. Тэгвэл арын агуулгыг харсан уу гэд. Роза энэ асуултыг сонсоод шууд уруулан чичирдэг. Хэдхэн секундын тэр хариу үйлдэл мөрдөгчдөд маш их зүйлийг хэлсэн бөгөөд тэдний анзаарснаар Роза агуулгын талаар мэдчихсэн. 2 хоногийн дараа задлан шинжилгээний дүгнэлт сайлыг боомлуулж нас орсон гэж гардаг. Эмээгийн биед амар болон шалбархаа байсан төдийгүй гар дээр нь өөрийгөө хамгаалж тэмцсэн уул мөр хүртэл илэрсэн байдаг. Тэгээ 91 настай эмээг бол энэ хоёр эмэгтэй маш хэрцгий, хүнд баймааргүй чанараар бол хандсан. Одоо мөрдөгчдөд батлах ёстой нэг зүйл үлдсэн нь энэ бүх зэвсгийг Эрик авч ирсэн үү эсвэл Роза Мэй хоёр урьдчилан бэлдсэн үү гэдэг тухай. Ийхүү тэд нотлох баримтыг нэг бүрчлэн шалгаж эхэлдэг. Хэргийн газраас 2 цахилгаан борохой, 2 гар буу, 2 цахилгаан шокер зэрэг ижил төрлийн олон хэрэгсэл олддог нь энэ хэрэгт 2 хүн хамт оролцохоор төлөвлөсөн байсныг харуулдаг. Мөн байшингийн хажуунаас олцсон хар үүргэвчин дотор олс, ангийн утаа, шил зүсэгч, төмөр, том хөшүүрэг, шиддэг од зэрэг ингээд амар олон юмнууд байсан. Угаасаа жирийн зөвхөнд бол ийм юм байхгүй. Тэгэхээр хүнийг барьцаалах эсвэл хүчээр авч явахд ашиглаж болох хэрэгслүүдийн бараг юм цуглуулга байсан. Мөрдөгчд Роза Мэй хоёрын машиныг нэгжээд нэмээд нэлээд хэдэн с ิจ зүйл олддог нь самурай сэлэм, хөл гавлах, төмөр гэх мэт нэлээд хэдэн багц хэрэгсэл байдаг. Удалгүй мөрдөгчд Роза Мэй хоёрын гэрт нэгжлэг хийх зөвшөөрөл авч нэгжлэгээ эхлэхэд яасан гэж хэрэгтэй холбоотой асар их нотлох баримт. Хэргийн газарт ашигласан буудай таарах баримтууд, тэмдэглэлүүд, гар бичмэл, төлөвлөгөөнүүд гэх мэт олддог. Тэдгээрийн нэг дээр томоор Розагийн өвшөө авалт гэд бичээд доор нь хид хідэн хүний нэрийг ингээд жигсаасан даа. Тэр жигсаалтанд Эрикийн аав мөн 91 настай сайлын хүртэл байдаг. Мөрдөгчд тэмдэглэлүүдийг шинжилэхэд заримыг нь Роза, заримыг нь Мэй бичсэн. Өөрөөр хэлбэл энэ төлөвлөгөө ганц хүн биш хоёулаа хамтдаа боловсруулсан байгаа. Нэг нь тэнэг байж болох ч гэсэндээ хоёулаа ийм эргүү байхтай яах вэ? ДНХ-гийн шинжилгээч бас ингээд бүгдийг баталдаг. Энэ хэрэг дээр ажилласан прокурор ингэж хэлсэн байгаа. 26 жилийн хугацаанд би прокуророор ажиллахдаа би үүнээс илүү нарийн төлөвлөсөн аллагын хэрэгтэй. Бараг таарж байгаагүй.
Netflix-ийн яг энэ анги гэсэн дээр ингээд зүгээр за ингээд нэрлэлчий гээд өгсөн нэр биш за. Мань хоёрын төлөвлөгөөнд өгсөн нэр нь байсан. Хүүхдээ авах гээд төлөвлөгөө зохиогоод тэгснээ тэр төлөвлөгөө нь хүн алга тухай байхад төлөвлөгөөндөө хүртэл нэр өгсөн. Ер нь бол асран хамгаалах ажиллагаа гэж байгаа. Энэ төлөвлөгөө үнэхээр л аимшигтай байсныг тэдний тэмдэглэлээс харж болно. Юу вэ гэхээр эхлээд Эрикийн 91 настай эмээг сайлыг хөнөн. Дараа нь хүчээр Эрик одоо энэ хэргийг хүлээн зөвшөөрсөн юм мэдүүлэг бичүүлээд бүх хэргийг Эрикт тогно. Ямар мэдүүлэг бичүүлчихсэн бэ гэхээр эмээ намайг огноо хүчинтдэг гэж хэлсэн учраас миний уур хүрээд алдсан юм аа гэж бичүүлэх байсан байна. Энэ бүхний дараа сэтгэлээр унсаа Эрик өөрийгөө эвгүүднэ гэж тооцоолсон байвал одоо яах вэ? Ой санамжаа алддаг л дутуу болохоос энэ баг бүр ингээд солонгос олон ангитай цуврал юм аа. Хэшин. Хэрэв энэ бүх зүйл төлөвснөөр нь болсон бол Эрик нас барж алган эргэтэн болж үлдэхэд асран хамгаалах эрх автоматар Розод шилжинэ. Тэгээд Роза шүүхэд би анханасаа зөв байсан гэж хийх боломжтой болох байж л дээ. Энэ бүх төлөвлөгөөний дунд 91 настай сайлын өртөөл саад болж хуурсан тэр хинт ч хойр хүргээгүй гэвч ач охноо авах гэсэн төлөвлөгөөний зүгээр л маш өрөвдөлтөй золиос болцсон. Эрик дараа нь ингэж дурдсан байдаг. Эмээ минь урт удаан аз жаргалтай амьдрал туулсан хүн. Гэхдээ тэр ийм төгсгөл хүртэх ёсгүй байсан. Тэр 50 нойрон дундаа хорвоог орхих эрхтэй хүн байсан. Харин Роза түнд тэр боломжийг үлдээгээгүй. Энэ л миний хизээж уужилж чаддаггүй зүйл гэж. Харин эмээгийн найз залуугийн хувьд гэвэл бүр амар өрөвдөлтэй. Эмээг нас орсны дараа ингээд чандарсан үнснээс нь жоохныг аваад хадгалдаг болсон байна. Тэг өдөр болгон тэр ваартай үнстэй ярьдаг. Хайртай хүнээ алдсан уй гашуу. Түүнд насан туршид нь үлдсэн байна. Эцэст нь Эрик охиноо өсгөж чадсан ганц бие аав байх нь амаргүй байсан ч өнөөдөр охин нь ухаалаг авьяаслаг уран бүтээлч болж өсчээ. За тэгээд нэмээд энэ хэрэгтэй холбоотой хэд хэдэн баримт дурдвал шүүхийн шийдвэрийн тухайд 2011 оны 6 сарын 28-нд тангарахны шүүх Розаг 1-р зэргийн хүн амны хэрэг Эрикийг урьдчилан төлөвлөж алдлахыг завцсан хэрэгт гин буруутай гэж үзсэн. Түүний ээж Мэйч бас 1-р зэргийн хүн амны хэрэг урьдчилан төлөвлөсөн алга үйлдэлийг завцсан. Хууль бусаар бусдын гэрт нэвтэрсэн гэмт хэрэгт буруутай болсон. Мөн аллаг хэдэн минутын биш дор хаяж 1 сарын төлөвлөгөө байсан. Шүүхтэр прокурорын танилцуулсан баримтаар зэвсэг худалдаж авах, буудлагын дасгал хийх, Эрикийг мөрдөх, тэмдэглэл хөтлөх энэ зэрэг бэлтгэлүүд халдлага болохоос дор хаяж 1 сарын өмнөөс эхэлсэн гэдгийг нотолсон. Эрикийг бас өдөр бүр мөрдөж байсан байгаа. Цагдаа нарын олсон тэмдэглэлд Эрик хэдэн цагт ажилдаа явдаг, ирдэг, хэдэн цагт гардаг, охиноо хэдэн цагт авдаг, ямар маршрутаар амьдардаг гэсэн мэдээлэл нарийн бичигдсэн байдаг. Өөрөөр хэлбэл халдлага хийх хамгийн тохиромжтой мөчийг тооцоолж ясан гэсэн үг. Google хайлтуудаас үнэхээр байсан компьютерийн хайлтыг үзэхэд мөр үлдээхгүйгээр хүн алах, хор, дэсрэх байс гэсэн зэрэг ингээд хайлтууд илэрсэн. Эдгээр нь урьдчилан төлөвлөсөн гэмт хэрэг байсан гэдгийг батлах нотлохонд ашиглагдсан байдаг. Мөн Розагийн аавч гэсэндээ хэрэгт холбогдсон. Netflix дээр бараг дурддаггүй ч гэсэндээ бодит хэрэгт бол Розагийн аав Пинли гэдэг хүн бол яллагддагчаар татагдсан. Тэр дараа нь тодорхой хэрэгт бурууга хүлээгээд тусдаа ял авсан байдаг. Энэ хэрэг зөвхөн гэр бүлийн маргаан бол байгаагүй. Асран хамгаалах эрхийн төлөө их охин хоёр олон сарын турш төлөвлөсөн аимшигтай хэрэг байжээ. Хэрвээ тэр өдөр хөршүүд 911 рүү залгаагүй бол бүх зүйл огт өөрөөр төгсөх байсан. Энэ түгээс хамгийн том сургамж нь гэр бүлийн хүчирхийлэл, сэтгэл зүйн дарамт, худал гүтгэлэг ямар аимшигтай үр дагавар хүргэж болохыг бид бол мартаж болохгүй. За тэгээд энэ төрлийн бичлэг та хэдэд маань ямар хуу санагдаж байгаа болон аль бичлэгээ төлөв үзмээр байгаагаа комент хэсэгт үлдээгээрэй. Бас бичлэг таалагдвал лайк болон саб дарж биднийг дэмжээрэй. Баярлалаа.